Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв үгэн тест. Энэ төрлийн даалгаврууд нь үг үсгийг ашиглан оюун сэтгэхүй, үгийн баялаг, найруулгын чадварыг сорьдог. Дараах үгэн бодлогуудыг бодох замаар хэл ярианы чадвараа хөгжүүлцгээе. Сургачийн 32 дугаар хуудас үгсийн ерөнхий эхлэл. Эдгээр бодлогуудын хувьд өгөгдсөн үгс нь ерөнхий эхлэлтэй нэр үгс юм. Хаалтанд байх зэгүүдийн тоон, нөхөх үсгүүдийн тоог заахыг анхаараарай. Бүгдээрээ жишээ бодлогыг харцгаая. Хаалтанд байх зэгийн тоон 3 байна. Тэгэхээр 3 үсгээр хэлсэн ямар үгнүүд байж болох вэ? Бүгдээрээ үгийн төгсгөлийг уншийе. Уур, аг, лан, аас. Тэгвэл үгсийн ерөнхий эхлэл ямар байж болох вэ? Зүйтэй хад, хадуур, хадаг, хадлан, хадаас гэсэн нэр үгс үүсэж байна. Сургачийн 32 дугаар хуудас өмнөх жишээ бодлоготой ижил бодлого байна. Тэгвэл үгсийн ерөнхий эхлэл маань 3 үсгээс тогтгоно. Одоо бүгдээрээ төгсгөлүүдийг уншийе. Цэн, цэл, дэг, Тэгвэл ерөнхий эхлэл маань ямар байх вэ? Бүгдээрээ сайтар хараарай. Тэм. Тэгвэл тэмцэн, тэмцэл, тэмдэг, тэмээ гэсэн нэр үгс үүсэж байна. Сургачийн 33 дугаар хуудас анаграм тайлах. Үсгүүдийн байрыг өөрчлөн утга төгөлдөр үгийг олох бодлогыг анаграм тайлах бодлогод гэдэг. Анаграм тайлах бодлого нь боломж шахах чадвар, үгийн баялаг, сэтгэхийн хурдыг сорьдог юм шүү. Доорх 6 бодлогыг бүгдээрээ харцгаая. За эхлээд бүгдээрээ ямар үсгүүд байгааг хараарай. Тэдгээрийг ашиглан ямар үгсийг бүтээж болох вэ? Эхний үг хавтгай, дараа нь бүргэд, бодлого 11 маань шаазгай, 12 нь хослол, 13 болоос нэлээд сонирхолтой бодлого байна тийм ээ. Энэ маань сонирхол гэдэг үгийг бүтээж байна. Хамгийн сүүлийн бодлого маань тэрэм гэдэг үгийг бүтээж байна. Энэ мэтчлэн сонирхолтой анаграмууд байгаа. Бүгдээрээ сургачгээсээ хараарай. Сургачийн 33 дугаар хуудас үгсийн харгалзаа. Мод гэдэг үгэнд навч гэдэг үг харгалзаж байна. Тэгвэл толгой гэдэг үгэнд ямар үг харгалзах вэ? Бүгдээрээ асуултын нэмгийн оронд тохирох үгийг олъё. Үгсийн хооронд ямар холбоо хамаарал байгааг олж тогтоогоод түүнийг ашиглаад тохирох үгийг олно. Модноос навч ургадаг тийм ээ. Тэгвэл толгооноос юу ургадаг вүлээ? Зүйтэй толгооноос үс ургадаг. Сургачийн 34 дугаар хуудас хаалт доторх үг. Жишээ бодлого 4. Хаалтан доторх байх үгсийг олж сул зайд нөхөж бичнэ. Хаалтны гадна орж 2 үгийг ямар үе, үсэг, хаана ямар дараалалаар орж голын үг бүтэж байгааг ажиглаарай. Хурал, дуур гэдэг 2 үгнээс хуруу гэдэг үг гарч ирсэн байна тийм ээ. Тэгвэл яаж бүтээсэн бэ? Зүйтэй эхний үгийн эхний 3 үсэг, сүүлийн үгийн 2, 3 дахь үсгүүдийг нийлүүлээд хуруу гэдэг үг үүссэн байна. Тэгвэл энэ зүй тогтлоо дараагийн үгсэд хэрэглэе. Тэгвэл налуу гэдэг үг үүсэж байна. Тэгвэл төгсгөлийн үгэнд маань ямар үг үүсэх вэ? Зүйтэй хөвөө гэдэг үг үүсэж байна. Сургачийн 35 дугаар хуудас өмнөх жишээ бодлоготой ижилхэн даалгавар байна. Завсар, тайван гэдэг 2 үгнээс савн гэдэг үгийг гаргаж авсан байна. Тэгвэл ямар зүй тогтол байна вэ? Эхний үгийн ямар үе, ямар үсгийг авсан бэ? Зүйтэй 2 дахь үеийн эхний 2 үсэг. Сүүлийн үгийн 2 дугаар үеийг тэр чигт нь авсан байна тийм ээ. За дараагийнх дээр нь харъя. Тайхар гэдэг үгнээс хаа, мандуу гэдэг үгнээс 2 дахь үе буюу туу гэдэг үгийг авал хатуу гэдэг үг үүсэж байна. Тэгвэл сүүлийн хаалтанд ямар үг үүсгийг олоорой. Зүйтэй хүрэн гэдэг үг үүсэж байна. Сургачийн 37 дугаар хуудас үгээр сэтгэе, бодлого 40. Дараах 4 үсэгтэй үгс нь нэгт ерөнхий шинжтэй, оновчтой тайлбарыг олж бичээрэй. Бүгдээрээ эдгээр үгсийг уншаад үзээрэй. Ямар нэгэн зүй тогтол байна уу? Бүгдээрээ 21 аймгаа мэдлэн бидэн тийм ээ. За тэгвэл ямар аймагуд байдаг вүлээ? Хөвсгөл, сэлэнг, завхан, орхон, архангай, дорнод. Тэгвэл эдгээр аймгийн нэрс нь өгөгдсөн 4 үсэг бүхий үгстэй ямар нэгэн хамаарал байна уу? Бүгдээрээ сайтар харъя. Зүйтэй аймгийн нэрсийн эхлэл төгсгөлөөс нь 2 үсэг авч бичсэн байна тийм ээ. Хөвсгөл гэдгийн хөө, төгсгөлийнх нь өл, сэлэн гэдгийн эхлэл С, төгсгөлийнх нь Г.
За ийм зүй тогтолтой байна. Энэ мэдчлэн сонирхолтой бодолт бүхий даалгаврууд сурагчдаар маш олон байгаа. Тэгэхээр бүгдээрээ гэрийн даалгавартаа бие даагаад бодоорой. Өнөөдрийн хичээл идэвхтэй оролцох хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.